сайн бацхан. Намайг Улаанбаатар гэж хүн байна би. Тагсэртэй миний ууцноо зүүн талын хөл нэлийн асуудалтай байсан. За энэ ууцнооны асуудал бол яг л одоо хүмүүсийн ярьдаг бол нэг асуултанд тэмдэг. Энэ зүүн талын хөл одоо энэ сүүчний энэ тахим за энэ хоёр бол ерөөсөө бас эрүүл мэндийн хувьд нэлийн айхтар шалтгаантай болцсон байсан. Явхад мэдээж нэгдүгээрт бас хоёр хүн миний хувьд бол маш их зөвөртэй байсан. Одоо шатаар дэше доош ороод хөлнийхөө өвчин зөвөөс шалтгаалаад одоо таад одоо энэ замын бордюр өгдөг штэ. Тэрүүгээ давж чаддгүй байлаа. Тэрүүгээ ч давах гэсэн бөө юм болно. Эсвэл хажуу тавьж байгаа хүмүүсээс тусламж үсэл аюун намайг дэше гаргаад өгөөч гээл. Эсвэл одоо аль болох тэр намхан талаар нь гарч явдаг байлаа. Тэгээд юу бас энэ одон тавьсан байцлын төв энэ төвийн тухай бас таньдаг хүнээсээ сонсоод тэгээд ерж одоо үйлчлэгээ эмчилгээ авсаа. Ордон нь бол би бас одоо юу болоо гэж усаарсан залуу хүн байна. Ингээд нэг доглоо тацнаад яваад байх нь хаашив. Тэгээд бас энэ төв дээрхээс өмнө бас 2-3 ийм барьдаг тавьдаг улсууд очижсэн. Бас энэ Европ юу имлэг бас одоо имтэрч гэдэг юм уу. Тийм хүн чиглэлийн Европ чиглэлээр одоо имтэр бас хэрэгжилж байсан. Тэгээ одоо тохиолдож байдаг юм уу ямар ч ус одоо энэ төвөр үйлчлүүлэхээс өмнө тэр болон байрч нараа ингэж байвуулж тавиулаад Европ хэмжлэгээ хийлгээд тодорхой үр дүнд хүрээгүй байсан яг нэг үйлхэд. Тэгээд энэ төвд ирж одоо энэ Батбаяр чинь удам дамжсан нэгдүгээрт хоёрдугаарт энэ байгальдлын хөөгдөн гэртэй газар устай өөрөө бас холбогддог ийм байрчаар хэд оног сайхан байрлууллаа. Тухайд би ч одоо баг 2-3 сар унтдаггүй байлаа, нойр хүрдэггүй байлаа. Хотлоо нүдэ анаа л хэвтээд. Яг тийм байсан. Хоолны дуршил их муу байсан. Би ч одоо энэ хөлгөө өвдөхөөс өмнө бол зөвхөн нэг аяг хоолыг бол чөлөөтэй зичдэг байсан. Тэгэл одоо энэ эрүүл мэндийн шалтгаан үүсэж өнгөт чинь одоо нэг бүтэн аяг хоолыг чадхаа байсан. Тэгэл нэг ёс төдий нэг ганцхан халангутаад тэгэл байхгүй. Тэгээд энэ болгон бас шалтгаанууд их байсан. Займөрчин би ч одоо нойлгоо байхад бол хүүхчиг мөлхөд хүртэл явж байсан. Шалныхаа модыг хүртэл тайг болгож явж байгаа. Хайлтс ч нарч шалныхаа модыг хуглаад хийсэн. Тийм тэгээд ингээд ярих юм бол энэ миний энэ зүүн талын хөл энэ нортортой холбоотой энэ юунууд өвчний зөвөртэй холбоотойгоос янз янзын хөгтөө хөгийн юм тохиолж л байсан. Дандаа одоо энэ байгаль устай холбогдсон сайхан хүний энергийг авч энэ хүний энерги эмчлүүллээ. Одоо л бордюр асуудал бол шийдэгдсэн. Дэше доошо чөлөөтэй явдаг болсон. Шатаар одоо 5-6 давхарлоо дэше доошо явхад бол хөл гармын чөлөөтэй болсон.
одоо Google болов болчиход байна. Яг нэггүй л гэдэг. Тэрнээс би одоо таньж мэддэг ч юм уу хин нэгэн үнийг ингэж бодлоо яглаад байгаа биш. Хин нэгэн үнийг сурчлаар ч гэдэг юм уу таньж мэддэг тийм бол огтоосоо байхгүй. Энэ сошиал ертөнцийн орчин тэгэл янз янзын юм явдаг учраас би энийг бол албан ёсоор хэлж байгаа нэ. Би дамдама хүнээс сонсоод ирсэн. Одоо л би сүүлийн энэ барилгад нэг 2 хоногийн дараа байна уу та. Нойронд маш сайн болсон. Өсөл нэг жоохон нүд ангитлал бол тэгэл хувцастайгаар ч үсэн, хувцгүй ч үсэн, бүхлээрээ ч үсэн унтаад өгсөн. Нойронд их маш сайн болсон. Хоолны дуршил одоо эргээд сэрж юм. Хоолнд их сайн болж юм. Нэг барилгад нэг 2 хоногийн дараанаас мэдэрчээ. Энэ нойролны асуудал. Энэ тэр өндөр давжаа энэ шатаад шатаашаа буух асуудал бол нэг 5 дахь хоногоос эхэлсэн баг шүү. Тийм 5 дахь хоногоос. Тэгэл 5 хоног сайхан байрлал, сайхан банк тавиулаад физик хэмжлэгээ хийлгээд шааруулад тэр сайхан одоо бомб тавиулаад за энэ байрчин одоо энэ ардын эмчилгээний өөрх нь одоо тэр өвдөцөөс уламжилж ирсэн тэр эмчилгээний аргуулаа ингээд энэ залуу сайхан залуу өөртөө тэр өвдөцийн тэр сайхан юу одоо боён шиг гэдэг юм уу эсвэл одоо тэр байгальдлын тэр сайхан заяасан одоо тэр юг эрдэмтэд гэдэг юм уу тэднээс яг өөртөө ингээ сайхан шингээгээд энэ болон өвдсөн хавцсан зовсон одоо явсан үйлсэн ашигласан улсуудад үнэхээр боёны хайрлаж байна. Энд одоо өдөр би ч одоо 12 хоногийн үзүүлж яхад ингээл ажиллаж яхад өдөр гадаас маш их хүмүүс ирдэг юм байна. Багнаас нь хүүхдүүд чих ирдэг юм байна. За тэгээд нас үс ялгаа байхгүй хот өдөө гэлтгүү хорног ангас энэ тэндээс хүмүүс ирж байгаа л харагдах юм. Гоёлтаас хүмүүс ирж юм хамгийн сүүлд өчтөө нь урчтөө илүү Сугата ангас нэг донтог насны хүн эмэгтэй хүн л дээ ирж бай. Жишээ яг тухайн байрлаж байгаа хүний зөв шантаа өвчнөд нь гэх юм да тааруулж тэр байр заслаа хийх юм бай. Тэрнээс ерсөн болгоны барьж ингээл ингээд юу нухад өгдөг юм байна. Яг тухайн хүний тэр өвчнөд нь тохиолж одоо тэр ямар зөвүүд өгдөг юм байгаа. Би ямар мэдэх юм биш. Яг тэр зөвүүнд нь тааруулаад яг тэр өвчнөд нь тохиолсон байр заслаа хийх юм байна. За ингээд эцэст нь хэлэхэд энэ нэгүүлэхэд одоо монголчуудын дунд эглүү авиас бэлгтэй босоод зөндөөл өгдөг. Тэгэхээр би юу хэлэх гэдэг нь гэвэл одоо ийм нуугдмал гэдэг юм уу эсвэл олонд одоо танигдаагүй зүгээр ард том болохоор ингээд амнаас ам дамжаал ингээд нэг тийм нэг нууцлаг баатгууд байна гэж би хэлэх гээд байна. Энэ өвчин зөвөр шалгаанс салгаж өгсөн гүнээ талах л илэрхийлж байна. Гэвч чинь аз жаргал сайсаа бохныг хүсэн юу гэё.